Монгол Улсын их хурлын дарга инх болд Вьетнам улсын парламентын дарга Нэгүен Синхүнгтэй уулзлаа. Вьетнам улсын парламентын дарга Нэгүен Синхүнг уулзалтын эхэнд парламентын спикерүүдийн дэлхийн 4-р баг хурлын үеэр тантай уулзах завшаа олцсонд туйлын баяртай байна. Вьетнам Монгол улсууд урт удаан хугацааны уламжлалт найрсаг харилцааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засгийн болон бусад салбарт хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Манай хоёр орны хөдөө аж ахуйн худалдаа уулуурхайн салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо байгаа бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухлаа. Мөн Монгол улс 2016 онд АСЕАН-ийн дэд хэмжээний яриа хэлцээрийг эх орондоо хийхээр төлөвлөж байгаад баяртай байна. Вьетнам улсын хувьд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд Монгол улс нэрээ дэвшүүлсэнийг сонссон бөгөөд бид дэмжих болохоо илэрхийлж байна. Мөн таныг ойрын хугацаанд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийхийг урья. Вьетнам Монгол улсууд сайн сайхан харилцаатай учраас улс төрийн давцанд харилцан ихтгэлцдэг бий болох улмаар Монголын парламент болон Вьетнамын үндэсний ассамблеийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн харилцан туршлах солилцох хүсэлтэй байна хэмээн Вьетнам улсын парламентын дарга Нэгүен Синхүнг хэллээ. Монгол улсын их хурлын дарга инх болд уулзалтын үеэр хэлэхдээ Монгол улс Вьетнам улстай уламжлалт найрсаг харилцааны түүхтэй бөгөөд өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өргөжөж дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байна. АСЕАН-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Вьетнам улсын дуршлага бидэнд чухлаа. Зүүн өмнөд Азийн уламжлалт түнш бүгд найрамдах социалист Вьетнам улстай улс төрийн яриа хэлцээрийг бүхий л түвшинд идэвхжүүлж бүс нутаг олон улсын давцанд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгаа Монгол улсын их хурлын дарга инх болд онцлон тэмдэглэлээ. Энэхүү уулзалтад улсын хурлын гишүүн байгаль орчин хүнсүүдийн аж ахуйн байнгын хорооны дарга Батболд, улсын хурлын гишүүн Оюун гэрэл Элчин сайд, байнгын төлөөлөгч Сүхболд болон албаны бусад төлөөлөгчид байлцлаа.